Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэн тулга би 8 дугаар анги төгссөн. Надад диплом байхгүй, мэргэжил эзэмшиж чадаагүй. Угаасаа миний энэ бүтээлд гарын урдууч нэг их шаардахгүй. Сэтгэл байхад бүх юм болдог юм да хэмээн ярьж байсан юм а. Тулга гэр хорооллын айлбар эко хогийн савта болоосоо хэмээн хүсдэг байна. За ийм эко хогийн савыг бол би 2013 онд зүгээр дотроо бодож ирсэн. Гэхдээ эко гэж бодож байгаагүй л дээ. Зүгээр л хогийн сав. Би зүгээр л хогийг яавал гоё ингээл хашаанд хоггүй байх уу, яавал гоё хэлбэр байх уу гэж бодож ирсэн. Яагаад тэгж бодсон бэхээр нэгдүгürt нь одоо би ажилдаа явцсан хойгоор манай гэрт хөнгүү байхад миний хөгшин ээж байж идэг байхгүй юу. Миний хөгшин ээж байхад нөгөө хогийн машин маань цагийн өрөөнд байгаа хүрээд ирдэг жишээ. Тэр хойгоор миний ээж хогоо яаж гаргаж бэлдэх үү, хашаанасаа гаргаж өгдөг байхгүй юу. Гихчээний тэгэл би тэр ачиж байгаа ажилтныхныг хараад пошктой үнсийг өргөл нүд амраа ороод амандаа айгуу та маск зүүц нөгөөдхөнд нийл үнс наалтсан энэ төр гэл би айгуу боддог байсан юм. Тэгээ би энийг би юу нь яаж хийвэл болох вэ гэж анх бодож эхэлж ийсэн юм. Тэгээ бодож эхэлснээс хойш ингээл би цаасны дээр зураад л тийм ээ. Ийм байвал болох юм байна, тийм байвал болох юм байна гэл ер нь зурж ийсэн. Зурсан зураг бол маш олон байгаа. Хийж үзсэн загвар гэдэг юм бол нэг 6 загвараар би хийсэн. 6 дахь загвар нь одоо бэлэн болсон байгаа байхгүй юу. Тэгтээ бас жоохон дутуу. Жоохон цоож моож ингээл хөрөнгө мөнгөний асуудал жоохон дутуу болцсон. Тэгээд зорилго нь гэдэг юм бол ерөөсөө амарчилсан, хэлбэрчилсэн, ангилж ялгасныгаа боловсруулалт бүтээгдэхүүн болгох. Дотоодынхаа одоо импортыг нэмэгдүүлж байдаг юм уу? Дахиж боловсруулах үйлдвэр баригдах юм бол мэдээж ажилтай хүн хэр болох уу ч гэдэг юм уу? Гэл ер нь маш олон эерэг давуу талтай л да. Гэхдээ энийг карманда мөнгөтэй болохын төлөө ч юм уу. Эсвэл бол хин нэгэн хүн дахиж энийг хийхин тулд нэг 10 хүн 20 хүн аваад тэгээ дарга захирал болохын төлөө ч юм уу. Эсвэл бол нийгэмд би ийм юм хийжлээ гэж фэйсбүүкээр ч юм уу, твиттер уусаарж иргээд ч юм уу нэр хүндтэй болохын төлөө ч юм уу, олон лайк, комент, шеэртэй болохын төлөө биш байгаасаа. Энэ хогийн савыг хийгээд хог гэдэг имийг л ерөөсөө хүнд чирэггүй байгаа энэ хогийг боловсруулаад бүтээгдэхүүн болгоод баялаг болгоосаа. За энэ одоо гудамж руу харсан тал ах юм шүү дээ. Хашаанасаа гадагш байгаа тийм ээ. Дотроосоо хий чинь гаднаас нь ирж байгаа ачлтынхаа маань хог ачдаг хүмүүс маань түүхийнхаа маань ингээ онгоолгоод энэ айлыг хүнтэйч байсан хөнгүүч байсан. Онгоолгоод шууд хог ачаад явах юм шүү дээ. Энэ дотор одоо үнснийх нь таслах нь. Одооны айлууд маань бол нэг пошконд үнсээ ээж хайдаг шүү дээ. Тэгвэл тэр пошкийг би 400 загварт тагтай 2 болгоцсон. Багтаамж нэг бариултай ачхад хэлбэр. Хийж байгаа хүмүүстэй шалбар ямарваа нэгэн галын аюул бужигнах тийм бол байхгүй. За энэ бол дотор 2 таслахтай байгаа. За энд бол хуурай хог орно. Хуурай хог гэдэг дотор хоонцор өөр юу ч байдаг нь тийм. Энэ таслаханд нь бол нойтой хог орно. Одоо жишээлх юм бол ойлгосон хүмүүс хоолны үлдэгдэл энэ тэр. Нөгөө нэг усаа царааж байгаа уутантай хайгал ишээ гэдэг юм шүү дээ. Тэгээд энийг манай ачлалынхан маань бас одоо би энийг доороос нь 40 санжи хөлтэй хийсэн л дээ. Яагаад 40 санжи хөлтэй хийсэн бэхээр газар хийчих юм бол хүн доошогоо суучна. Хитрхи өндөр хийчих юм бол чигээрээ авчна тийм ээ. Тэгэхгүй одоо энийг бол жишээлбэл энэ хогийг авах юм бол ингэж авах юм шүү дээ. Хүн айлын хогийн сав руу толгоогоороо ч юм уу цээжээр орох шаардлага байхгүй. Хойшоо өргөн 50 санжи учраас. Наанаас нь татаал авчна. Ийм зорилттой байна. Тэгээ энэ хогийн савн дээр одоо нэмж хийх шаардлагатай юм юу ах вэ гэхээр энд одоо жишээлх юм бол цоож байх хэрэгтэй. Энэ айлын хийсэн хогийг одоо энэ нохоо шуухаад ч юм уу гудамжаар нийлэнгээ тараагаад ах юм бол бас хэцүү. Одоо цоож жишээлх юм бол нийтдэг цоож байх нь шүү. Одоо вакуум цонхны өрүүчиг бусад бүх цонхондоо таардахтай адилхан нэг тийм дайны цоож хийчих юм. Тэгэхээр тэр цоожийг нь манай нөгөө нэг ачлалынханд маань явж байна. Төлхөөрнө. Айл бол зөвхөн айлын доторх бол онгорхоо байж ахна шүү дээ. Айл дотроос хийгээл болоо ачлалын хийж гаднаас нь цоочоор онгоолгож ачаал явахд билээ. Энгийн нэгэн иргэн хүний байгаа зүйлээ сайжруулж ээждээ тус хүргэх гэсэн сайхан сэтгэлээс нийгмийн өөрчлөлтөж эхлэх юм билүү. Тэр энэ бүтээлийг ямар нэгэн ашиг алдар нэр харж хийгээгүй гэсэн. Тулга 2017 онд олон айл соёлтой цэвэрхэн хогийн савта болоосоо хэмээн хүсэж байгаа. Хийх хүнд арга олон, хийхгүй хүнд шалтгаан олон гэж энэ баха. Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооноос Light News мэдээллээ.